За 2010 онд. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын цагдаагийн дэд хурандаа дуурсан даргатай дэмжлэг үзүүлэх хилцээний албаагч нар сар шинийн босгон дээр буйны үлсэд бусдыгаа аврааллаа. Тус газарт 8 жил гаруй өр бүтээлтэй ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч гэртээ өөрийн 2 эгч дүүгийнхээ 10 хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа бүсгүйд хамт олонныхаа санаачлагаар чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн сар шинийн баяраар хэрэглэх хэвийн бов чихэр тэргүүтэн хувцас хэрэгсэл гурил будаас ахаргээд өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлийг бэлгэлсэн тэд баяртай байна. 2002 оноос 2009 онд хүртэл ажиллаж исэн. Тэгээд үйлчлэгээний ажилд ажиллаж исэн. Тэгээд тэмцээн оролдоон болоход оролцож хөрөл медаль авч исэн. Тэгээд ажил хийж авах хугацаанд гинт харахаа болоод тэгээд группт орсон тий. Эрүүл мэндийн шалтгаанаар группт орсон. Тэгээд ингээд хуучин ажлын газрын хүмүүс ирж ингээд бидэнд тусалж байгаа баярлж байгаа. Одоо ингээд өвгийнхаа хүүхдүүд ихчийнхаа өөрийнхөө хүүхдүүд ингээд нэг 12 хүүхэд тарж ингээд гэртээ байж. Тэгээд одоо энд ирж тусалж байгаа маш их баярлж байна. Манай мөрдөн шалгах ажлын дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын 26 албаагчид сайн дурын эзэн дээр санаачилж сайн үйлсээ ингэж мөрдөн шалгах ажиллагаанд хуучин нэрээр мөрдөн байсах газарт 8 жил үргэлжлэлээр ажиллаж байгаад төвчнөө учир группт гарсан энэ ажилтнаа тусалж дэмжих зорилгоор сайн үйлсээ ингэ зохион байгуулж байгаа юм. Тэгээд бид бүхэн хамт олонныхоо юугаар сайн санааны сэтгэл шингэсэн энэ одоо сар шинийн хэвийн боо тэгээ одоо босод хүнсний зүйлс эд бараа материалыг ингэж урайлж босод цагдаагийнхаа анги байгуул гэдгийг ажилтсан албаагчтай урайлж цаашдаа ингээд жил бүр ингээд нэг үр бүтээлтэй ажил төрөлтэй амжилттай ажиллаж аваад тэгээ ингээд зовлон ажиглал зохиолцсон хүмүүстэй тусал дэмжиж явчих болов уу гэд ингээд анх урайлж энэ асуудал ажлыг зохион байгуулж байгаа. Мөн тус хилцээний цахилгаанчин цахилгааны утсуудыг шинжилэн аюулгүй байдлыг хангаж хэвийн болгож өгсөнд өрх толгойлсон бүсгүй баяртай байна. Цагдаагийн албаагч нарыгаа буйны үлсэд уриалсан энэ сайхан үйл ажиллагаанд тус хилцээний 26 албаагч оролцсон байна.